Нансран банзрагчийн зохиол Халахын гол тэргүүн дэвтэр 12 дугаар хэсэг. Хаалга аяархан тогшив. Дивизийн хүн эмнэлгийн албаны орлогч дарга анхандаа сонссонгүй. Дахиад арай чангахан зохихоор за орохтун гэж уцаар дуухан дуугарвал хаалга жахран онгойж совилогч байсан должин жигтэйхэн баярлсан байртай инээмсэглэн орж ирлээ. Түүний хойноос Сомонгийн дарга Баатрин гэргийн Цэрмаа бас инээмсэглсээр орж ирэв. Цэрмаа нодон намрын дээрээд сургууль төгссөн үнэмлэхэн үзүүлж эмнэлэгт ажил хийнэ гэсэн ажээ. Гэтэл 2-3 сар болоо төрөх байсан тул хүүхдээ гаргачаад ажилд орохгүй юу гэж зөвлөж байсан юм. Харин халахын голын дайн эхэлж эмнэлгийн ихэнх эмч совилогчид байлдаж байгаа хороодод болон хээрийн эмнэлэг рүү явсан хойгуур өдий төдий шархтан өдөр өнжилгүй шахам халахын голоос ирж үлдсэн хэдэн эмч үнэхээр хүчин хөрөлцөхгүй болсон учраас Цэрмаатай уулзаж хэд хоногч болов бидэнд тус болохгүй юу гэж гуйжээ. Цэрмаач дуртай зөвшөөрч 7 хоног шархдагсдыг эмчлэн байгаа ажээ. Хүн эмнэлгийн орлогч дарга түүнийг нялх хөхөөл хүүхдтэй эмгээд зөвхөн өдрөл ажиллуулах гэсэнд үгэнд нь оролгүй хэдэн шөнө жижигүр хийсэн байна. Дивизийн хүн эмнэлгийн албаны орлогч дарга 2 бүсгүйг ялдамхан харж "За бөөсгөөчүүд минь юу гэж явна" гэвэл должин урагшаа хидалхаж "Би ажилдаа орохоор ирлээ" гэвэл дарга гайхан харснаа "Йоо сайн юм. Бэ чинь хүн бөлгүй л сандарцсан. Эмнэлэг маань шархтаа улсаар дүүрсэн. Бас хамар даваанаас наан хээрийн эмнэлэг байгуулж байгаа. Болдог сомбол чамаага хуучин ажилд нь одооч гэсэн оруулах юмсан. Таан ч мэнэ мэдэл хөрөхгүй дээ" гэж олон үг болохдоо "Чамааг би ажлаас чинь халаагүй шүү. Зохих дээд газрын шийдвэрээр халсан юм гэдгээ мэдүүлэх" гэж хэрдээ хичээж байлаа. Должин ч түүний бодлыг мэдэж "Дарга минь та намайг халаагүй. Зохих дээд газрын шийдвэрээр халсан гэж би мэдэлгүй яахав. Гэхдээ тэр дээд газрын шийдвэрээр бүр хамгийн том хүний шийдвэрээр ажилдаа орох болоод байна. Би маршалтай уулзсан. Намайг хуучин ажилдаа ор гэж тушаасан" гэхэд эмнэлгийн албаны орлогчийн нүд орой дээр гарах төхөж "Гоо чи маршалтай уулзлаа гэж үү? Нээр нү" гэвэл должин тас инээж даргын өмнөх мухар сандалд суугаад "Та үнэмшихгүй байдгийг нь харахгүй. Яста хүн үнэмшмээргүй юм боллоо. Би маршалтай уулзаж учир зовлонгоо тоojох юмсан гэж бодоод дивизийн штаб хаваар эргэлдээд л байлаа. Харуул манаач хөөж тууга тавьтуулсангүй. Муу нөхрийг минь аваад явснаас хойш манайхаар орж гарах хүнч байхгүй болж танд хүмүүс ч нүур буруулах болсон л доо. Маршалтай уулзуулж өгөөч гэж тань хэдэн даргаас гуйсан чинь миний үгийг сонсох байтугай бараг жихээ дараа зүхтаасан шүү. Тэгээд хамаг итгэл гордил минь тасраад гэртээ уйлаад сууж байсан чинь тусгай төлөөлөгч гүйж ирээд л бошуулаараа маршал чамайг дуудаж байна гэлээ шүү. Би анхандаа түүнийг зовлон дунсан бүсгүйгээр тоглож байна гэж бодсон юм. Тэгж бодоод хэдийн ширүүн үг хэлж гомдлон барыг гэж санс. Төлөөлөгч миний нөөрлөө харснаа "Гүй чи чинь яаж орхивоо бошуулаач" гэд гараас минь шүрч авдаг юм байна. Зүрх зогсох шиг болсноо цээжиндээ багтаж ядан хүчтэй зохилж үгч хэлж чадсангүй 2 хүүгээ дагуулаа төлөөлөгчийг дагаад "Должин минь тоовчхын шиг яриач дээ. Бэ хүзүүгээр татсан их ажилдаа байна шүү дээ" гэж эмнэлгийн орлогч дарга яриаг нь тасалж. "Байцал та дарга минь. Миний хичнээн их баярлаж догдолсныг та үтсэн ч болоосаа. Тэр их хүн өчөөхөн муу ядарсан эмэгтэйг яаж мэддэг юм бол? Үнэхээр л төрийн тэргүүн ард түмний итгэл хайрыг хүлээсэн буянтай хүн л тийм байдаг бах. Хичнээн их ухаантай, сайхан ааштай, энэрэнгүй зөөлөн харцтай хүн. Яг л зураг шигэ юм аа" гэд должин цааш нь урсгав. Орлогч дарга түүний яриаг бас таслан "Гүй тэгээд маршал чамайг ажилдаа ор гэж хэлсэн юм уу? Хожим хойно дэмий юм бол" должин бас түүний үгийг таслан "Тийм ээ, маршал тэгэд тушаасан. Та миний үгэнд итгэхгүй байгаа бол тусгай төлөөлөгчөөс асуул да" гэвэл За бойлий. Тэр хүнтэй чинь ганц ч үг сольж үзээгүй юм гэж эмнэлгийн орлогч хэлэх нь төлөөлөгчтэй ярина гэхээс айж байгаа нь илт байлаа. Хаалга цэлсгийн онгойж тусгай төлөөлөгч ороод ирэхээр эмнэлгийн албаны орлогчийн царай хувьсхийг шиг болж шалгуухан босож хувцас янзлан зогсов. Төлөөлөгч тэднийг толгой дараалан харснаа "Должин ч хүрээд ирээ шив"
Энэ хүнийг хуучин ажилд нь оруулах гэж маршал тушаасан гэвэл Должингийн нүдэнд дүүрэн инээмсэглэл тодрон "За тэр сонсоо үсттэй" гэж даргуудыг харлаа. "Мэдлээ" гэд эмнэлгийн албаны орлогч ив хавгүйхэн ёслов. Төлөөлөгч өөр өгч хэлсэнгүй гараад явчихав. Эмнэлгийн орлогч төлөөлөгчийн хөлийн чимээг чагнаж байснаа. "Тэгвэл танаа нөхөр гэмгүүхэн байх нь удахгүй суллагдаад ирэндээ" гэхэд Должин ихэд баярлан "Тэг нь байх л гэж гордож байна. Маршал нөхрийн минь хэргийг шалгаж үзнэ гэсэн. Өрчгөр хөхөвг минь мөдгөн ирж миний нар гарна" гэв. Эмнэлгийн орлогч бугын цагаа хараад "За, тэгвэл Должин минь өнөөдрөөс эхлэн ажилдаа ор. Нэгдүгээр тасгийн шархтнуудыг хүлээж ав. Хүндхэн хүнч хэд бий шүү" гэлээ. "Үгүй дарга минь, бид хоёр хээрийн эмнэлэгт очиж ажиллана гэж бүр хэлэлцэж тохироод байгаа юм. Би маршалдч галын шугам руу явуулж өгөөч гэж гуйхад болно гэсэн юм" гэж Должин хэлв. Эмнэлгийн орлогч тэр хоёрыг ээлжлэн харснаа. "Хээрийн эмнэлэгт гинэ. Та хоёр чинь хүүхэдтэй шүү дээ" гэвэл Должин даргадаа улам ойртон "Та бидний өр хүүхдийн төлөө санаа тавих нь зөв л дөө. Гэхдээ би даргална. Миний эр нөхөр Саралжны цаан сууж байна. Гэхдээ тэр чинь яс махнаас энэ Монгол улсынхаа төлөө зүтгэж явсан ариун сайхан сэтгэлтэй дайчин ир юм шүү. Хэрэг төвөгт орооцолдоогүйсэн бол өдийд халахын голд тулалдаж яваа шүү дээ. Би нөхрийнхөө төлөө гэж бодох нонч дээр түүний хорооныхон дайны талбарт цусаа урсгаж амиаг яаж яваг бодох нонч тэр. Би тэнд байх ёстой. Нэг хүний ч гэсэн амийг мөндөр адил асгарах суман доороос аварч чадвал эмнэлэгт олон жил ажилласны хэрэг минь бүтгэн тэр" гэж шаллаа. "Би ч бас адилхан нөхөр минь тэнд тулалдаж байхад би энд хүүхэдтэй гэж би ямарыг харж гэрээ мухар сахиж болохгүй. Миний хүү одоо хоолнд орж байгаа. Сайн айлд захиж орхиод явна" гэж Цэрмаа хэлв. "Энд ч эмнэлэг, тэнд ч эмнэлэг, энд ч шархтан, тэнд ч шархтан эмчлэн шүү дээ" гэж эмнэлгийн орлогч учрлах гэтэл "Юу ч болсон би галын тэргүүн шугамд байх ёстой хүн" гэж Должин эрсгэн хэлээд өөдрөө зүгэлэхэд түүний занг мэдэх эмнэлгийн орлогч хичнээн учрлаадч нэмэргүй гэж санаад "За тэгвэл яв да. Хээрийн эмнэлэгт ажиллана гэдэг тийм ч амаргүй гэж мэдээрэй. Бөмбөгдөлд дор амин насан досолтой газар л ажиллах болно" гэхэд "Хүнд хэцүү тусмаасаа эх орныхоо төлөө амиач өгөхөд бэлэн байна. Би бол цэргийн дарга хүний гэргий. Нэг ёсонтой цэрэг юм шүү" гэж Должин хэлээд гараад явчихав. Эмнэлгийн албаны орлогч толгой сэгсрэн "Энд чи нэг л шийдснээрээ зүтгээд байх хүнтэй. Харин та эндээ ажиллавал дээр байх шүү. Хүү чинь хөхөөл бас тэгээ дадлаг туршлага бага шүү дээ" гэвэл Цэрмаа нэмсэглэн "Би ч бас их орондоо тангараг өргөсөн цэрэг хүн шүү. Намайг хээрийн эмнэлэг рүү явуулж өгөөч" гэж гуйлаа. Эмнэлгийн орлогч бодол болж хэсэг сууснаа. "За яах вэ? Та хоёрын хүсэлтийн дагуу явуулахаас биш. Маргааш өглөө халахын гол руу машин явна. Түүгээр явхад бэлтэг" гэж тушаахад Цэрмаа цэрэг хүн шиг шалгуухан босож номхон зогсоод "Мэдлээ" гэж огцомхон хэлээд Должингийн хойноос гарчээ. Дивизийн хүн эмнэлгийн албаны орлогч төдгөн цонхоор харвал Должин Цэрмаа хоёр их л баяртай бололтой сугдалцсан явж байлаа. Эмнэлгийн орлогч тэдний хойноос харснаа. "Эднэр чинь нэрэл цэргийн хүмүүс шүү дээ. Цэргийн даргын гэргий бүхэн энэ хоёр шиг зоригтой самбаата. Учир ёсыг гүйцэд таньсан байдаг бол мөн сайхнаа. Тэгэхэд манай зарим дарга нарын хүүхнүүд даанч ухамсаргүй байна. Өчигдөрхөн шархны боолт угаалгах гэж хичнээн хэл ам удавда. Дивизийн штабаас эмнэлэгт хүчин туслалт суулгахаар өгсөн зарим дарга нарын хэдэн маягтай хүүхнүүд цус нөж болсон тэр давууг угаахаасан их сэжиглэж дургуутсаж байхад Должин Цэрмаа хоёр л ихэнхийг нь авч угаасан. Тэгээд өнөөдөр фронт руу явна гэж зүтгэж байна. Ястай л их оронч бүсгүйчүүд юм да гэж бахархан бодлоо. Гадаа машин дуугар. Цонхоор өлийн харвал шороо тоосонд дарагдсан ногоон бүрхүүлтэй тэрэг эмнэлгийн үүдэнд зогсож байна. Хоёр совилогч бүсгүй тэр тэрэгнээс
толгой хөл гараан боож багалсан хэдэн хүнийг буулгаж байна. За бас л шархтан ирлээ. Энэ хараалт дайн хээчнэн хүний аминд хүрч хээчнэн сайхан ирчүүдийг эрэмдэг зэрэмдэг болгодог бол доо гэж сэтгэл төгшин бодоод гадагшаан гарахад хүн чархсан хүмүүсийн ангинтал яолох дуу чихэнд нь хадав. 7 дугаар сарын 3-ны шөнө тунж харанхуй байлаа. Тэнгэрт өтгөн хар үйлс хуралдан зангирч салхичгүй бөгчмхөн халуун ажээ. Ийм дулаахан намуухан шөнө шумуулж ганцоо одорно. Шумуулж өнгөнөн хувцас нэвт хадгаж бас ам хамраач орно. Тоо томшгүй олон шумуулд өдөр шөнөгүй хазуулаад ирэхээр би мах бодон дасдаг юм уу? Сүүлдээ хавдаж хорсгон гайгүй болох юм гэж цэргүүд ярилцсан. Тэд анхандаа нүд амаа булуу болтол хавдгсан нөхдөө илэглэн шоолж байснаач анзаархан болж нүгэлтэн үүмэг шумуултай дайн зарлаадаж тус игис олж шумуултай эвлэрхээс өөр аргагүй болжээ. Өглөөнөөс хойш голын зүүнтэй ширүүхэн буудалцах чимээ тодхон дуулцаар байгааг голын баруун эрэгт хоригдсан 6 дугаар дивизийн түрүүч ангууд сэтгэл төгшин чагнасаар шөнтөө золгожээ. 6 дугаар дивиз 5 дугаар сарын сүүлчийн ширүүн тулдааны дараа хайластын голын хоёр талаар хөдөлгөөнт маневр хийж Японы багавтар хүчтэй хэд дахин тулдаж байгаад 6 дугаар сарын дундуур халахын голын баруун эрэгт гарч Баян цагааны нуруу хэмээх тэгшхэн сайхан урт зооны баруун биеэр таран байрлажээ. Морин ангууд нэг газар тогтвортой хориглохын оронд байн байрын сольж байлаа. Баатрин сумын хэд хоногийн өмнө дивиз хорооныхоо хамгийн урд талд голд нэлээд ойрхон Баян цагааны нурууны шувтрах хойд үзүүрийн нахист хориглолтод оржээ. Тийм учраас хэрвээ дайсан гол гатлаа дайрах юм бол хамгийн түрүүнд л тулгарх байлаа. Бусад сумын хороо баруун ургаш, баруун тайгуур, баруун хойгуур холхон зайтай хориглож байгаа ажээ. Хороо дивизийн штаб Баатрин суманг дайны эхнээс аваад олон удаа тулдаанд орж байлдагчд нь нэлээд туршлагдсан шилдэг суман хэмээн ийхүү дайсныг эхлэн цохих магна хэсэгт тавьсан билээ. Японы цэрэг голын зүүнтэх өндөр нам олон манханд хориглон нуугдсан байлаа. Япончуудын хориглолтын эсрэг халахын голоос зүүнтэйш 5-6 км газар хайластын голын зүүн талд зөвлөлтийн улаан цэргийн танкийн 11-р бригадын буудлага Минамятын батальон, хойд талаар нь 149-р хороо, 9-р моторжуулсан хуйгт бригад хориглолтод баттай орсон байжээ. Голын зүүн эрг нь өндөр нам элсэн манхантай, хайлаас тоороо, мод бутсоо гэлбэгтэй, гүн жалга судаг олонтой тул цэрэг зэвсгийг нуун даллах бүрэн боломжтой авч хуйгт танк, дугуйт машинаар маневрлахад бэрхшээлтэй ажээ. Японы цэргийн мэрэгжилтнүүд газар орны энэ онцлог байдлыг ашиглан дайн хийх газраас сонгож авсан нь тодорхой бөгөөд ямар хүч хуралдуулж байгаа нь Монгол зөвлөлтийн цэргийн командлалд янз бүрийн мэдээнээс тодорхой мэдэгдэж байлаа. Япон халахын голын сав газар дайн хийх гэж эртнээс бэлтгэн хил рүү дөхүүлж тавьсан төмөр зам болон ердийн замаараа өдөр шөнөгүй цэрэг зэвсэг зөөж байгаа нь агаараас хийсэн тагнуулын мэдээнээс уламж тодорхой болж байв. Халахын гол байлдаан болж байгаа газрыг хоёр тийш нь зааглан хуваасан бөгөөд энэ гол руу цутгадаг хайластын гол нь халахын голын зүүн хөвөнд байгаа Монгол зөвлөлтийн цэргийг мөн хоёр хэсэгт хуваасан нь хүндхэн байдлыг буй болгожээ. Түүнчлэн халахын голын ус нь гүн эргэн нэгц хоёр хөвөөгөр нь шавар намаг ихтэй гадна голд ганц ч гүүр байсангүй. Ялангуяа хайластын голын адгаар намаг ихтэй учир тэнд механикжуулсан ангиудыг түргэн маневрлахад ихээхэн бэрхшээл учруулж болохоор байсан юм. Голын зүүн эрг нь баруунаасаа өндөр, алсын хараатай өндөрлөг элсэн манхан элбэг учир стратегийн хувьд дайсны талд илүү ашигтай байв. Үүнээс гадна байлдаан болж байгаа газар руу цэрэг зэвсэг, хоол хүнс, түлээ түлш, шатхуун зэргийг хамгийн ойрын төмөр замын өртөөнөөс тээвэрлэхэд доод зах нь 650 км хол мөртлөө өчүүхэн төдийч нуугдун хорогдох зүйлгүй цэлгэрэх талаар зөөхөд түүнийг нууцлах, аюулгүй байдлыг хангахад тунч бэрх байлаа. Монгол зөвлөлтийн цэргийн ард талаас ирж яваа дээрх зүйлийг тагнан мэдэх, бас бөмбөгдөн сүйтгэх гэж Японы нисэх онгоцууд удаа дараалан гүн ард тал руу цөмрөн орж агаарын байлдаан бараг өдрөмжилгүй болж байжээ. Монгол зөвлөлтийн цэргийн командлал байлдаан болж байгаа газар орны онцлог байдлыг дахин наривчлан судалж үзээд анги салбаруудыг хаан байрлуулах, дайныг шуурхай ашигтай явуулахын тулд ард тал фронтыг хэрхэн холбох, цэргийнхээ хүчийг бүлэглэх, задлах бүхий л арга ухааныг
нарийн нягт боловсруулан байсан бэлээ. Халахын голын зүүнтэй болж байгаа тулалдаанаас шалтгаалan 7 дугаар сарын 3-ны шөнө голын баруун тал Баян цагааны хормоогоор хориглосон 6 дугаар дивизийн анги салбаруудад дайсны довтолгоог түргэн няцаах бэлтгэлийг яаралтай хангаж үдэш болохтой зэрэг гэрэл гэгээ гаргахыг хатуу хориглов. Тамхины хорхойтнууд гэгээ тасрахаас өмнө хэд дахин угсарч тамхи татчихад харанхуй болохтой зэрэг үүр бошуухан цаагаасаа гэж хөсөмжлөн мөрөөдөж эхэлжээ. Зуны шин богинч гэсэн төгшөөртэй энэ шин тийм ч хурдан өнгөрөхгүй цэрэг ирсийг зовоож байлаа. Сумангийн дарга дэслэгч Баатар, сургагч Сарокин хоёр хориглосон цэргээ эргэн тойрч явлаа. Цэргүүд нь команд хүлээсэн янзтай чимээ энэр огтхонч гаргахгүй, буу зэвсгэн зэхэд нуувчнаас толгой гоч зохиулахгүй сууцгааж бай. Шин дундын хэр дүүл улам өтгөрөн доошилж бороо шижигнэн орж эхлэхэд Сарокин Баатрын ханцуунаас татаж "Бороотой ийм харанхуй шөн осолтой шүү. Дайсан сэм ойртож яваач юм бэлүү. Хоёулаа гол руу жаахан дөхий" гэж шивгэнэ. Тэр хоёр сумангийнхаа хамгийн өмнө байгаа 1-р салаан дээр ирэхэд салааны дарганд тосгон уулзаж байдал тайван байгаагаа илтгэлээ. Сонор сэрэмжийг сулруулж тун болохгүй. Сургагч бит хоёр гол руу дөхөөд эргэж ирнэ. "Энэ дөрөвдөө" гэж Баатар аяархан хэлээд харанхуй дундуур сүйтгэнэн холдоход Сарокин түүнээс алхамж хоцорсонгүй. Бороо ер тогтох шинжгүй шажигнан орхоос өөр аниргүй хачин нам гүмхэн байлаа. Бөгчим халуунд ядарч туйлдсан Баатар цамцны далмөр нэвтрэн хүйт оргихыг амтрхан мэдэрч шалбан орсон ч бороог ад үзмээргүй санагдана. Сарокин баг зэрэг бөгтийн явж байснаа зогтусан чихээ далжилган чагнаснаа. "Байц" гэснээ шалвхан хэвтгэд Баатарч хэвтэж чихээ нойтон газар наагаад чимээ чагналаа. Голын ус хүчтэй наргагүй шалпал хийх нь ерийн харьгаа боргоноос өөр ч юм шиг бас ямар нэгэн учир нь үл олдох түжигнээ сонсогдох шиг боллоо. "Голын тэнд ямар нэг сэжигтэй юм болж байна" гэж Сарокин шивгнээд мөлхлөө. Баатарч хойноос нь мөлхөв. Дээрээс бороо, доороос норсон газар хайрч бийжихүүц мэрч болж хам ховц нь усан гүзээ болтлоо норж нэвтэрчээ. Тэр хоёр сахалт хэрийн газар мөлхөж голд зэгсэн ойртвол өнөө хачин чимээ уламж тод болж хаяа морь төргөн голын усны шалбал хийх нь нэмэгдэн ямар нэг юм хадаж нүдэд байх шиг болов. "Дайсан гол гаталж байна" гэж Баатар дуулдах төдий шивгэнэвэл "Тэр ч яриаггүй тийм боллоо. Гэхдээ юу нүдэд байна" гэж Сарокин гайхан өгөөлөв. Голын тэндээс үе гэрэл ялсхий. Нойтон газар явган хүний гутлаан чирэн алхах чимээч гарлаа. "Дахиад жаахан ойртох уу" гэж Баатар асуувал "Болохгүй. Энэ харанхуй дайсантай гинэт тулж мэднэ. Дайсны явган цэргэл гол гаталж байх шиг байна" гэж Сарокин хариу шивнэв. "Морьд төргсөн шүү дээ. Бас морин цэрэгч гол гаталж байгаа биз. Гэхдээ ихэнх нь явган юм шиг байна. Явган цэрэг энэ харанхуй шөнө гол руу зүрхлэн орно гэж юу? Чи энэ хадаж нүдэж байгаа чимээг юу гэж санаж байна? Тэд гүүр барьж байгаагаас зайлахгүй." Голын цаана нэлээд холхон бололтой моторын дуу бөглөөхөн нүргэлэх нь бас танк хуйгт ойртож яваагийн шинж тэмдэг гэдг нь илхэн болов. "За моторт ангийн ч ойртож байх шиг байна. Бошуухан буцъя. Нэгэнтэл дайсан гол гаталж байгаа нь тодорхой боллоо" гэж Сарокин шивгэнснээ буцаад мөлхлөө. Тэр хоёр зэрэгцэн мөлхөхөд хойноос нь төгшүүрт чимээ салалгүй нэгсээр байлаа. Тэд 1-р салааны эхний нуучны ойролцоо ирээд дохио өглөө. Сарокин Баатар хоёр шалвхан босож шавар шавхаа болсон хувцаа дааж чадан бараг гүйх шахам явж нуувч руу харин оржээ. Баатар харанхуй нуувч дотор тэмтчин явсаар салааны даргын байга газар ирвэл салаан даргын сүйтгэн босч ирлээ. "Дайсан гол гаталж байна. Ямар хүч байгааг ч мэдэх арга алга. Тэд шуудал дайрах байх. Тушаалгүй ухарч болохгүй. Энэ тухайд цэргүүдэд мэдэгд" гэж Баатар тушаагаад гол гатлан айсуу яваа тухай хорооны штабт мэдээ хүргэхээр нэг цэрэг явуулаад бусад салаатад мэдгэтгэхээр 1-р салааны байрнаас явжээ. Бороо шиврэн орсоор л бай.
Тэнгэр газрын заагч мэддэхгүй тас харанхуйгаар дайсан халдаад ирж буй аимшигт мэдээ цэрэг ирсэг түгшээж байсан боловч бушуухан тулалдах юмсан гэсэн дайчин зоригийг батрааж байлаа. Бараанаар шумуу ловоо цөөрсөн ч гэсэн өлчир нэг нь үүр амнаас хорстол хазна. Нэгдүгээр салааны даргаар хэд хоногийн өмнө томилогдсон ирсэн баг дэслэгч сая сумгийн даргаасаа байлдааны анхны тушаал хүлээж авсандаа баахан сандарч яарч байсан тул мөрийн нуувчин дундуур ус шалчгнуулан гүйж цэрэг нэг бүртэйгэн уулзахдаа дайсан ойртож явна бэлэн бицтэй гэж асуув. Энэ залуухан баг дэслэгч цэргийн ерөнхий сургуулийг хордовчлсан програмаар төгсөөдөл шууд фронтод иржээ. Баатрин сумгийн 1-р салааны дарга 5 сарын сүүлчийн байлдаанд алагдаж сумгийн улс төрийн удирдагч төр орлож байсан билээ. Улс төрийн удирдагч салааг нь хүлээлгэж өгтөө. Танаа салаа сумгийн бахархал болсон сайн салаа юм шүү. Баг дарга доржийн тасаг бол аль өвлөөс хил дээр байж олон удаа дайн тулдаанд оролцсон хашрууд. Танаа тасагт дивиз даяар гайхагдсан мэрэгэн буудагч галдан түүнээс дутгааргүй эрэлхэг дайчин бадам зэрэг дайчид бий гэж танилцуулсан юм. Баг дэслэгч нуувчны эхнээс алаг хүртэл явж зэргүүдтэй хэл хүргээд 1-р тасаг дээр ирэв. Тасгийн дарга доржийн хоёр талд түүнээс хизээч салдгүй галдан бадам хоёр нь буугаан зэгчгсэн зүүн тийшээ харж байлаа. Баг дэслэгч салаагаа хүлээж аваад арбат хонсон боловч цэрэг бүртэйгээ сайн танилцж амьдсан ажээ. Дорж нүүрөө нуурсах борооны усыг алгаараа шудраад дэрэгдээ ирсэн салаан дарга руу харж "Бороо зогсохгүй нэ" гэвэл "Бороотой байхад байлтахад ямар байдаг бол?" гэж бадам аяархан асуулаа. "Ялгаа нь юу байв гэжтэй? Ямар цахиур буу шиг дарж хийхтэн гэж байх биш" гэж дорж хариулав. "Тэрч тийм л дээ. Гэхдээ л нэг л сонин санагдаад байна. Бороон дундуур сүйтээсэн зэгэл юмнууд гараад ирэх байх. Түүнийг буудахаар нойтон газар ус үсрээд л унах байх та" гэж бадам хэлв. "Хэрэггүй юм бодож байх юм. Ороо орхон татарч байна уу да" гэж галдан хэлээд дээш харав. Салаан дарга 3 сайн нөхрийн ийхүү ярилцахыг чагнаж байснаа галдан дагаад толгой өндийн харвал тэнгэрт хуралдсан зузаан хар үйлс хуургнан язарч үүлэн чөлөөгөөр цайварсан тэнгэр харагдав. "Бороо арилах нь. Бороотой хамжиж Японыг нухах гэсэн бадмын хүсэл биелэгдэх нь ч өнгөрлөө дөө" гэж галдан аяархан инээвэл бадам ер тоосон шинжгүй. "Цааяа гэв. Тэнгэрийг захирч чадахгүйгээс хойш бошуухан гээгээ ороосаа. Шөнийн дайнч дэмий юм бэлээ" гэв. "Хөөсөлтгүй үүр цайхан тэнгэрийн зүүн хаяанд саарл гээгээ тулсан байна шүү дээ" гэж дорж хэлбэл "Заалхаж орхилоо үйл хараад л" гэж бадам хэлж гүйцээгүй байтал "Байц гэж баг дэслэгч тэдний яриаг тасалчихв. Тэд сайн чагнавал олон хүний хөлийн чимээ гарах шиг болжээ. "Хүрээд ирлээ дээ" гэж бадам хэлээд өндөлцөв. Салааны хоригдсан нуувчны өмнөхгүйвэ тэнгэр хоёрын заагаар сүмгэнсэн бараан дүрс бүртэлцэн харагдлаа. Баг дэслэгч дайсны төрүүч ойртож ирсэн тухай сумгийн дарга руу нэг хүн явуулж мэдэгдээд "Манай салаа хамгийн түрүүндэл дайсантай тулгарх боллоо. Миний командаар галлаарай" гэж цэргүүдтэй байлдааны анхны тушаал өгөв. Харлан бараан дахь гүвэн дээр гарч ирсэн сүйтгэнсэн бараан дүрс улмал олон болж наашаан дутлна. Гүвэний наад руу орсон нь үзэгдэхгүй болно. Хүнд хөлийн чимээ улмал ойртоод байлаа. Хором өнгөрөх тусам өөрийн сүүмгэр гэгээ тодорч гүвэн дээгүр бараан дүрс улмал нэмэгдсээр байна. "Яасан олон золиг вэ" гэж галдан сүрдэнгүй өгөөлөхөд салаан дарга нь анхны тулдаанд орох гэж нэг талаар яаран нөгөө дээгүр сэтгэл төгшин байсан боловч "Сүрдэх явдалгүй. Манай ганц сум байгаа биш. Хороо дивиз зөвлөлтийн улаан цэрэг байгаа шүү дээ" гэлээ. Гэгээ улам тодорч дайсны төрүүч нь нэлээд ойртон тод харагдаж эхлэв. Гүвэн дээгүр Японы явган цэрэг хэсэг хэсгээрээ нэмэгдэн гарч ирсээр л байлаа. Салааны дарга сүүмгэр гэгээн доогоор язгналдан айсгүй олон хүнийг харж байснаа хитрхи ойртуулбал зогсоож дийлэхгүй гэж санаад галлах команд өглөө. Бороотой намгүй магсан үүрийн саарлагэгээ амгалан тайван байсан газар дэлхийг зочоо орин хэдийн Винтовын омогт дун нэгэн зэрэг нэрхийлээ. 1-р салааны эхлэн гал нээснийг дэмжин сумгийн командын байрнаас гэрэлт сум хуурч бусад салаатч гал нээжээ.
Аламсаргүй ширээн галд гинэт орсондоо Япон сэрэг сандралтан үнснээ урагшаа шууд дайрахаар шийдсэн бололтой гүйцгээ. Салаатын хөнгөн полиматууд хайцлан шүршиж байлдагчид нь аль овоо хараад сайн орсныхоо буудан ингааж байсан боловч Япончууд ерд хорд саадах шинжгүй давшилтан үргэлжлүүлэн хориглолтын байрлал цөмөрхөөр улаарн байгаа нь илт боллоо. Нэгдүгээр салааны дарга нуугчин дундуур нааш цааш гүйх зуур "Дөхтөө сандарч тавьдаж болохгүй, сум хоосон гарцдаж болохгүй" гэж хашгив. Бадам таамгаар хэд буудснаа нойтон газар яаж унахыг нь харах юмсан гэж түрүүн бодож байснаа гинэт санаж нэг Японыг хараалан байж голоон дарахад навтасгийн унлаа. Унахтаа ус усчүүлэн сүртэй ч юм болсон. Гүвэнээс нааших газар тэр аяараа хөдлөөд байх шиг санав. Дайсан хохирлоо үт хайхран хориглолтын байр руу улаарын дайрч улам ойртоод байхаар нь салаан даргын сэтгэл түгшин "Яах вүлээ? Энэ олон цэлгнүүд үүнд ч дийлдэхгүй" гэж бодоод цэргүүдийн харвал тэд бүгд л хөмсөг зангидын шатуурaan зуусан байхаар нь тэдний зориг дэвчээрт бишрэн манай салааныхан ч алхам ухралгүй байлцсаар энэ нуугчинд бүгд амиаг гээхэд бэлэн дайчин ирсэн юм да гэж бодоод зогсоо зайгүй буудах цэргүүдэд шаардаж шавдуулахын ч хэрэггүй болохыг мэдэж доржийн хажууд төр зогсон гранатаан бэлтгэв. Цэргүүд ч тус тусын гранатыг нуугчны ирмэг дээр өрчгөөд л буудацгаа. Япончууд зэгсэн ойртож ирснэ. Муухай ойрлолдод дайрлаа. Салаан дарга граната шүүрэн авч шидэхдээ цэргүүдтэй команд өгөөж хэрхэн зур марцжээ. Хашир дайчид нь түүний команд өгсөн өгөөгүй бүгд л граната дараалан шидцгээжээ. Тэсрэлтийн сүрдчмээ газар дөргүүд нь нээж мэж. Гөө харавтаа харав хойлон сайн цааж гүйцээгүй үүрийн гэгээг дарж шүлмэт харахгүй болгожээ. Сумангийн дарга Баатар сургагч Саракын хоёр тулдааны байдлыг шинжин хүч тэнцвэргээ тулдаанд зууралдан байлдах нь ашиггүй гэж үзээд сумангаа ухраах шийдвэр гаргав. Хамгийн дөрөв нэгдүгээр салаа оргилсан нуугчнаас ангарч мордоо нуусан хонхороод гүйлдэхэд хоёрдугаар салаа тэднийг галаараа хамгаалж хоёрдугаар салаа ухрахад гуравдугаар салаа галаараа дэмжижээ. Гуравдугаар салаа эзэлсэн байрнаас хамгийн сүүл гарч мориндоо хүрэхэд Япончууд тэднийг ухарч байна гэдгийг сая л мэдсэн бололтой Баатрын сумангийн хориглож байсан нуугч руу тунч омгтойхон дайрчээ. Морд сумангийн 3 салаа инхүү дарц хохиролгүй сэмхэн ухарч баран урагшаа салхи татуулан давхихад мордын туурай нойтон газрыг өмцөм гიშгэн шавар шавхаа нүүр ам руу өсчихнэ. Тэдний хард буун дуун нийжгэнсээр холдлоо. Баатрын инхүү давхих зураа эргэж харвал сумангийнх нь бүгд л эргэн харсаар мордоо ороолгон уралдан давхих нь хүч тэнцвэргүй ширүүн тулдаанаас түргэн холдох юмсан гэж хүн бүр бодсон нь илт байлаа. Морд суман дайсны сум хөөж гүйцэхгүй холдоход үүр сайхан цайж холын бараа тод сайхан харагдаж байлаа. Баатар сумангаа нэгэн хонхорт оруулаад дайсны байдлыг аживал зэгсэн олон явган цэрэг тэднийг мөрдөн айсв. Баатар Сарокын хоёр нэхэн ирж яваад дайсныг хэрхэн сонирх тухай зөвлөж салаада хооронд нь 50 метрийн зайтай нуман хэлбэртэй байрлуулав. Баатар салаада инхүү байрлуулж хаад дайсныг тогтоон харвал бараг 2 суман хэрийн цэрэг давшин ирж явлаа. Дайсан бас л хүчээрээ давмгайлах байх та. Гэсэн ч эсэргүүцэн тулалдаад тогтоож болмооргүй болвол байраа солино гэж бодоод цэргүүдэн харвал бүгд л царайнд баргар болж дайснаа нүд завчилгүй ширтцгээ. Тэд өөрсдөөс нь тоогоор илүү дайсантай дахин тулдах гэж байгаадаа баахан түгшиж байгаа нь илт байсан боловч командгүйгээр нэг ч хүн ухрахгүй гэдгийг Баатар сайн мэдэж байлаа. Японы явган цэрэг ирэмтэй жагсаалаар ойртон ирэхэд дунд хэсэгт байрлсан нэгдүгээр салаа гална. Япончууд галын байдлаар цөөхөн цэрэг байна гэж бодсон бололтой нэгэн цэрэг шогшлоо. Гүйж яваа цэргүүдээ өмнө нэг хүн жижигхэн шар дарцаг барьж түүгээрээ даллангүй. Баатар цэргээ удирдан тулдаанд оруулж байгаа хүнийг устгах юмсан гэж бодоод мэргэн буудагч галтанд тушаал өгөх гэтэл шар дарцаг хэн нэгний суман дөртөн сарвалзан унлаа. Түүний хойноос дагаад гүйж явсан цэргүүд зог туснаа хар хурдаараа гүйцгээж оргилсан цэргүүдийн дундуур цүлхийн орж ирэх үеэс дайсны бараг 2 талд гарсан 2-3 дугаар салаа нэгэн цэрэг таллаа. Дайсан инхүү 3 талаасаа ширүүн галд орсондоо ихэд сандран өөнөлдөж зарим нь буцаад зогтов. Япончууд түрүүчийн адил омогтой урагшлан гүйхэн болж газрын баттаа овн довны араар нуугдан замбраагүй буудлагаан ирлээ.
Баатрын сум нь дайсны 3 талаас нь ширүүн гал нээсээр байсан боловч Японыхон урагшаа ахихыг оров. Тэд хэсэг буудаад мөрөлдсөн бол түрүүний цогтаас нь хэвтэж босоод давшиж байгаа нутгийн хойноос бөг шогшин ирж хүчээсэй. Япон цэргүүд хүний олондоо эрдэж босон давшсаар 1-р салааны хоригдсан газрын өмнө нь иржээ. Баатар тулдааны байдлыг ажиж байснаа дайсан давуу хүчээр улаарын дайрахыг зогсоож дийлэхгүй нь гэж бодоод сумангаа ухраах тушаал өгөх гэтэл хойхон хурцгэнсэн чимээ. Цочин эргэж харвал зөвлөдийн 3 том танк жижигхэн толгой дээр гарч ирээд их бооныхаа амийг авшиж яваа японочууд руу чиглүүлж харагдав. Манайхан гэж Баатар чанга хашгирахыг ойролцоо байсан Сорокин сонссон боловч хариу хэлж амжсангүй. Дайсны өмнөхөн танкны их бооны сум тесэрч бөөн шороо ус хийхэд дайралтанд орохоор өндийж байсан японочууд газар наралдаг. Баатрын сумгийн дээгүүр их бооны сум дараадан сүмрэн өнгөрч дайсны бөөн дунд нь тесэрч утаа тус бойлрон бослоо. Шөнийн бороо дугаагдж цэвэрсэн өглөөний тунгалгаагаар дахиад л дарих хөхрийн үнэрт бохирлогдсон хордож амьсгалахад утаа шороо амтагд. Омгтой нарахгүй дайрч байсан Япон цэргүүд 1-2-ороо 3-4-ороо босож цаашаа зугтааж эхлэв. Дайрах юмсан гэж Баатар тэсч ятсан янзтай хэлбэл Сорокин дайсны зугтааж байгаа цэргүүдийг тоолж байгаа юм шиг харж байснаа. Болохгүй. Энэ явган цэргүүдийн хойно юу ч байж мэднэ. Тэдний их буу танкны гал руу ч орчихж магадгүй гэж хаширлав. Толгой хагалам сүрт дунгарлаа. Бүгд толгой өргөн харвал баруун тайгаас тэнгэрийг бүрхэх адил олон бөмбөгдөгч онгоц их доогуур шуугин гарч ирээд оргилсан цэргүүдийн дээгүүр өнгөрлөө. Баатар тэдгээр онгоцнуудыг дагуулan харж нуусан японочдыг ганц баллах нь дээ гэвэл Япон үлэмж их хүчээр өргөн фронтоор довтлож байх шиг байна. Тэгээд л зөвлөлтийн танк нисэх онгоцнууд байлдаанд орж байгаа визээ гэж Сорокин хэлв. Онгоцнууд хэд-хэдээрээ тасран баян цагааны нуруунд дээгүүр эргэлдэн бөмбөгдөж эхэлсэн нь тодхон дуулдаж эхлэв. Баатрын сумангийн өдөөс давшиж байсан Япон цэргүүдч ухарч далд оров. Хүчин тусалж дайсныг балбаж байсан 3 танкч үзэгдэхгүй болжээ. Дайсан төр зурч гэсэн ухарч тулдаан завсралсан энэ цагийг ашиглан бийсэн далдлах нууфч ухахыг сумангийн дарга цэргүүдтэй тушаасан учраас тэд хэвтээгээрээ нууфч ухаж байтал баруун хойноос морьтой хүн дахин ирлээ. Тэр хүн Баатрын дэргэд морьныхаа амийг татснаа. Нөхөр дэслэгч сумангаа аваад ир гэж хорооны дарга тушааж байна гэв. 12 дугаар хэсэг төгсөв.